За сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нар доктор профессор та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За бидэд боловсролын дадлах хичээл, багшгүй хичээлийн үзүүлэх нөлөө ба сэтгэл зүйн чөлөөт байдлын шинжилгээ сэдвт илтгэлийг хүрэхэд бэлэн болоо зогсож байна. За өнөөдрийн илтгэл маань удирдгал, зорилго зорилт, материал арга зүй, үр дүн, хилцэмж, дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдэж байна. Орчин үеийн дээд боловсролын салбарт сургалтын арга зүй нь багшаас суралцагч руу мэдээллийг дамжуулах уламжлалт хэлбэрээс суралцагч төвтэй идэвхтэй харилцааны хэлбэр рүү эрчимтэй шилжиж байна. Энэ шилжилт бол нийгмийн, эрүүл мэндийн, санхүүгийн, орон зайн, цаг хугацааны гэх мэтийн маш олон зүйлээс шалтгаалаад эрчимтэйгээр хувьсч өөрчлөгдөж байгаа бөгөөд бид 2020 оноос хойш буюу ковидоос хойш бол захим сургалтын болон бие даасан сургалтын багштай болон багшгүй маш олон хэлбэрүүдийг сургалтанд шууд хэрэглээд тэрүүнийхээ үр дүнг хүртээд магадгүй заримыг нь алдаа оноог нь хилэлцээд ингээ өдий хүрч байна. За идэвхтэй сургалтын хэлбэрүүдийн гол онолуудыг боловсруулсан эрдэмтэд энд харагдж байна. Ерөнхийдөө энэ сургалтын арга барилыг энэ сургалтын талаарх ерөнхий энэ чиглэлүүдийг 3 үндсэн хэсэгт хувааж судалгаа бол хийгдэж байна гэж үзэж байна. За үүнд нь бие даан суралцах арга барил, сэтгэл зүйн чөлөөт байдал ба нийгмийн харилцаа үйлчлэл, багшийн чиглүүлэг ба үр дүнгээ хамаарал гэсэн сэдвүүдээр судалгаанууд хийгдэж байна. За судлагдсан байдал дээр ерөнхийдөө хүснэгтлээд маш олон судалгаанууд хийгдсэн учраас хүснэгтлээд би ингээд дэлгэцэн дээр харуулж байна. За хүснэгтийн хамгийн эхний мөрөнд болохоор судалгаа хийсэн гол эрдэмтэн судлаачдыг 2 дахь мөрөнд гол санаануудыг би өөрөө ангаахын салбарын хүн учраас 3 дахь мөрөнд ангаахын чиглэлийн судалгаануудыг 4 дахь мөрөнд эдгээр судалгаануудаас гарсан гол үр дүнгуудыг авч үзлээ. За нэгдүгээр баг нь буюу бие даан суралцах арга барил гэсэн багны анхны гол санаа буюу нөгөө гол онолыг бол 1975 онд Ноголц нарын эрдэмтэд суралцагч өөрийн сурах үйл явцыг удирдах нь насанд хүрсэн хэрэглэгчдийн болон дээд боловсролын гол зарчим болохыг тодорхойлсон байдаг. За үүний дараа бол багшийн шууд оролцоогүйгээр суралцах нь тэдний танин мэдхэн болон сэтгэл зүйн айдсаас чөлөөлөх ач холбогдолтой ба өөрийн хурдаар суралцах боломжийг бүрдүүлэх нь сургалтын үр дүнг нэмэгдүүлдэг гэж 1996 онд Товле нарын эрдэмтэд үздсэн байдаг бахнэ. За багшгүй сургалт бол маш олон эерэг талтай боловч сүүлийн үеийн судалгаанууд 2020 оноос хойш одоо биднээс багшгүй сургалтыг маш их хэрэгэлсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ үед хийгдсэн судалгаанууд бол багшгүй суралцахад, бие даан суралцахад тулгарч байгаа бэрхшээлүүдийг голчлон онцолж судалсан байх нь. За эдгээр судалгаануудаас үзэх юм бол багшгүй суралцах нь, бие даан суралцах нь урам зориг буурах, цаг төлөвлөлт гэх мэтэд хамгийн том бэрхшээл учруулдаг. Бөгөөд хатуу тогтоосон цаг хугацаа болон тодорхой бүтэц байхгүй оюутнууд бие даан ажиллахдаа залхуурах, аливаа зүйлийг хойшлуулах хандлага гаргадгийг Элла нарын эрдэмтэд онцолж харсан байна. За 2 дугаар мөр буюу 2 дугаар баг нь буюу сэтгэл зүйн чөлөөт байдал ба нийгмийн харилцаа үйлчлэл гэсэн энэ хэсэгт болохоор Vygotsky нарын эрдэмтэд бол анхны онолыг 1978 онд боловсруулж байсан. За энэ онол бол суралцах явцад хэн нэгний дэмжлэг өөрөөсөө одоо илүү мэдлэгтэй хэн нэгний дэмжлэг болон өөрийн бие даасан үйл ажиллагааны харьцааг зөв барих нь суралцах үйл явцын гол шалгуур гэж үзсэн. За тэгвэл 2011 оны Garrison нарын Community of Inquiry гэсэн загвараар дамжуулан суралцагчид хамтдаа мэдлэг бүтээх үед сэтгэл зүйн хувьд илүү чөлөөтэй болж алдаанаас суралцах боломж нээгдэдэг юм а. Тийм учраас энэ арга барил бол үр дүнтэй гэж үзсэн бахнэ. За тэгвэл сүүлийн үеийн судалгаанууд яг энэ талаар юу гэж үзэж байна вэ гэхээр сэтгэл зүйн аюулгүй байдал бол суралцах явцын хурдсгуур гэж үзэж байгаа бөгөөд судлаачид сэтгэл зүйн чөлөөт байдал
байдлыг нэмэгдүүлэх нь багийн бүтээлч байдлыг нэмэгдүүлж инновацийг нэмэгдүүлдэг болохыг баталсан байх нэ. За 3 дугаар мөр буюу чиглүүлэг 3 дугаар баг нь буюу чиглүүлэг үр дүнгээ хамаарал гэсэн чиглэлээр хийгдсэн ажлуудаас дурдах юм бол боловсролын арга зүйч Хэтийн нарын судалгаагаар багшийн чиглүүлэг дутагдсанаар суралцагчид цаг хугацаа алдах үндсэн сэдвээсээ хазах эрсдэлтэй байдгийг тогтоосон байна. Гэтэл О'Коннор нарын 2022 онд хийгдсэн анагаахын салбарт судалгаагаар анагаахын салбарт багшгүй сургалт нь буруу арга барил эзэмших эрсдлийг дагуулдаг гэж үзсэн тул багшийн бүтээл чиглүүлэг шаардлагатай үед зөвлөх загварыг хамгийн оновчтой шийдэл юм а гэж үзсэн байна. За дэлгэцэн дээр багшгүй сургалтын онцлог нөгөө өмнөх судлаачдын энэ бүтээлүүдээс гарсан ерөнхий онцлогийг харуулж байна. За эндээс харахад багшгүй сургалт бол бүтээл чадварыг хөгжүүлдэг, сэтгэл зүйн айдсаас ангид байлгадаг, үе тэнгийнхэнтэй хамтран суралцах боломжийг олгодог, бие даан суралцуулдаг, суралцагч төвтэй хандлагыг дэмждэг гэх мэт маш олон давуу талтай байгаа учраас дэд боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг болж байна гэж үзэж байна. За харин бидний яг энэ дурших гээд байгаа энэ туршилт хичээл бол анагаахын боловсролын хүрээнд танхимын хичээлийг, дадлах хичээлийг багшийн шууд оролцоогүйгээр өрчилсөн чиглүүлэгтэйгээр зохион байгуулсан анхны тохиолдол болж байна гэж үзэж байна. За судалгааны ажлын зорилгыг танилцуулъя. Багштай болон багшгүй дадлах хичээлийн сургалтын үр өгөөжийг оюутнуудын итвэх оролцоо, сэтгэл зүйн чөлөөт байдал болон асуудал шийдвэрлэх чадвар дээр үндэслэн харьцуулан шинжлэх, багшгүй хичээлийн давуу болон сул талыг тодорхойлох гэсэн зорилгыг дэвшүүлээд дараах зорилтуудыг гаргаж тавьсан. За судалгааг болохоор багшгүй туршилт хичээл хэлбэрээр анагаахын биологи, анагаахын удам зүйн хичээлийн 12 цагийн дадлах хичээлийг зохион байгуулсан. За энэ дадлах хичээлдээ сувилагч мэрэгчлэр суралцаж байгаа 36 оюутныг хамруулсан. За туршилт хичээлийн явцад бол багш хичээлийн зорилго, гүйцэтгэх даалгаврыг мөн хичээлийг хэрхэн гүйцэтгэх зааврыг туршилт хичээлийн өмнөх өдөр өгсөн бөгөөд үндсэн туршилт хичээл болон хэлэлцүүлгийн шатанд оюутнууд багшгүйгээр багаар ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Туршилт хичээлийн дараа асуумж судалгаа Google Form хэлбэрээр цуглуулсан ба асуумжаар цуглуулсан тоон өгөгдлийг статистик дундаж болон хуваар илэрхийлж нээлттэй асуултын хариултыг бүлэглэсэн байх нэ. За судалгааны үр дүнг танилцуулъя. За нэгдүгээр үр дүн буюу сэтгэл зүйн чөлөөт байдал ба өөрийгөө илэрхийлэх. За нийт оюутнуудын 61.5% нь багшгүй үед санаа бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. 30.8% нь маш чөлөөтэй илэрхийлж чадсан хэмээн нэгдүгээр графикт харуулсан байна. За харин оюутнуудын өөрөө хурдаар суралцах боломж байсан уу гэсэн асуумжид энэ боломжийг үнэлэхдээ бүгд 100%-аас 100% бүгдээрээ дунджаас дээгүүр гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд 30.8% нь Ликертийн 5 оноогоор 38.5% нь болохоор 4 оноогоор 30.8% нь 3 оноогоор үнэлсэн байна. За үр дүн 2 буюу идэвхтэй хичээлд идэвхтэй оролцсон байдал сонирхолтой байдлыг үнэлж үзэхэд 69.2% нь хичээлийг маш сонирхолтой гэж үнэлсэн бөгөөд 46.2% нь бусад багштай нөгөө хичээлүүдээс энгийн хичээлээс илүү идэвхтэй оролцсон хэмээн үнэлсэн. За тэгвэл идэвхтэй оролцсон байдал дээр 30.8% бол Ликерти 5 оноогоор үнэлж харин сонирхолтой байсан гэдэг дээр 23.1% нь 4 оноогоор үнэлгээ өгсөн байна. За 3 дахь үр дүн буюу асуудал шийдвэрлэх, мэдлэгээ баттгах гэсэн хэсгийн үр дүнг танилцуулъя.
За ер нь багш бидний гол зорилго бол стандартад нийцсэн мэдлэг чадварыг оюутнуудад эзэмшүүлэх юм гол зорилготой байдаг. Тэгвэл яг энэ зорилго биелсэн хэсгийг би энэ слайдаар ингээ харуулахыг хүссэн. Энэ биелсэн байна уугүй юу гэдгийг одоо нөгөө сэтгэл ханамжийг нь тухайн оюутнуудаас энэ асуумжаар гаргаж ирэхийг зорьсон. За энэ хэсэг болохоор ерөнхийдөө дотроо 4 асуулттай байсан. Нэгдүгээр асуулт нь мэдлэгээ баттгаж, өмнөх хичээлийн мэдлэгээ баттгаж чадсан хэсэг. Хоёрдугаар асуулт нь бие даан асуудлыг шийдвэрлэж чадсан хэсэг. Гурав дахь асуулт нь мэдээлэл солилцсон байдал. Дөрөв дэх асуулт нь сэдвийг өөрийнхөө түвшинд хэр ойлгосон бэ гэдэг ийм 4 ийм асуудлыг төвшүүлж тавьсан. За нэгдүгээр асуултан дээр оюутнууд бол юу гэж хариулсан бэ гэхээр өмнөх мэдлэгээ баттгахдаа 30.8% нь 3 оноогоор өмнөх мэдлэгээ баттгсан. Би бол дундаж түвшинд баттгсан гэд ингээ үздсэн бол 46.2% нь 5 оноогоор буюу хангалттай сайн, маш сайн түвшинд мэдлэгээ баттгаж чадсан гэсэн үнэлгээг өгсөн байх нэ өөртөө. За тэгвэл дараагийн буюу бие даан асуудлыг шийдэх, дээрэс нь бас багаар ажиллаж асуудлыг шийдэх гэсэн энэ асуултанд болохоор нийтдээ 100%-аас 7.7% бол 3 гэсэн үнэлгээг, Likert-ийн үнэлгээгээр 3 гэсэн үнэлгээг өгсөн бол 92.3% нь дунджаас дээгүүр буюу 4 болон 5 оноогоор үнэлсэн байх нэ. За дараагийн мэдээлэл солилцох буюу бие биентэйгээ мэдээлэл солилцоод мөн бие биендээ заагаад гэх мэт энэ яг хэсэг болохоор 3 оноогоор үнэлсэн хэсэг огт байсангүй, бүгдээрээ дунджаас дээгүүр буюу 4 болон 5 оноо байсан. 69.2% нь 4 оноогоор, 30.8% нь 5 оноогоор үнэлсэн байна. За сэдвийг ойлгосон түвшинг үнэлэхдээ нийт оюутнуудын 7.7% бол 3 оноогоор үнэлсэн бол үлдсэн 92.3% нь дунджаас дээгүүр буюу 4-5 онооны үнэлгээ өгчээ. За эндээс дүгнэж хэлэхэд бол тухайн сэдвийн мэдлэг олголтын түвшин бол хангалттай түвшинд хүрсэн гэж үзэж байна. За дөрөвт хүрдэн буюу давуу болон сул талыг бас үнэлж үзсэн. Гэхдээ энэ асуулт бол нээлттэй асуулт байсан. Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн байдлаар яг цаанаас нь юу өгөөгүй, сонгох хэсэг өгөөгүй, бичих хэсэг байсан. За ингэхэд бол нийт оюутнуудын дутагдaltaй талыг үнэлэхэд чиглүүлэг дутагдaltaй байсан хэмээн 18 оюутан, цаг алдсан хэмээн 6 оюутан, мэргэжлийн түвшинд тайлбарлагдах зүйлийг тайлбарлахад хэцүү байсан хэмээн 9 оюутан сул талыг нэрлэж байсан бол давуу тал дээр болохоор бие барихгүй, буруу зүйл ярихгүй гэсэн айдасгүй гэсэн асуумжийг нийтдээ 20 оюутан багаар бие даан ажиллах, цаг баригдахгүй байх гэсэн давуу талыг нийтдээ 14 оюутан бичсэн байсан. За эхний 8 хаалттай асуулт дээр суралцагчийн дундаж сэтгэл ханамжийн үзүүлэлт болон стандарт хазаалтын хамт харуулж байна. Тэгэхээр яг сэтгэл ханамжийн суралцагчдын сэтгэл ханамжийн үзүүлэлт бол маш өндөр буюу дундаж үзүүлэлт 426 гэсэн үзүүлэлттэй гарлаа. За хажуу талд нь болохоор энэ улаан багнууд 1-8 хүртэл юу вэ гэдг нь харагдаж байна. За хэлцэмж судалгааны үр дүнгээс харахад багшгүй дадлах хичээл нь оюутнуудын суралцах итгөх болон сэтгэл зүйн чөлөөт байдалд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлж байгаа ба оюутнуудын 61.5% нь санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чадсан хэмээс нь суралцагч өөрийн суралцах үйл ажиллагаанд явцад эзэн болох үзэлтэй нийцэж байна гэж үзэж байна. Суралцагчид бүрэн бие даахаас гадна чиглүүлэгч шаардлагатай байдаг нь судалгаанд оролцогчдын дурддагсан чиглүүлэг дутагдах мэргэжлийн тайлбар хэрэгтэй байсан сэтгэлдлүүдээс харагдаж байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын 92.3% нь асуудлыг бие даан шийдвэрлэж чадсан ч
үлдсэн хэсэгт нь багшийн зөвлөгөө зааварчилгаа зайлшгүй шаардлагатай байсан багшгүй сургалтын сул тал болж байна гэж үзэж байна. За багийн гишүүд биетэй заах үйл явцыг 100% үр дүнтэй байсан гэж үзэж байгаа бөгөөд үе тэнгийн сургалт нь дээд боловсролын салбарт маш хүчтэй хэрэгсэл болохыг баталж байна. Ийм цаашид энэ аргыг уламжлалт хичээлдээ хослуулах буюу багш чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэх замаар сургалтын үйл ажиллагааг илүү өөр өгөөжтэй, илүү ахицтай болгох боломжтой харагдаж байна. За дүгнэлт хэсгийг танилцуулъя. За судалгааны үр дүнгээс үзэхэд багшгүйгээр биедан болон багаар ажиллах нь оюутнуудыг буруу хариулахаас эмээх сэтгэл зүйн айдсаас чөлөөлж санаа бодлоо илүү нээлттэй бүтээлчээр илэрхийлэх боломжийг олгож байна. Оюутнуудын дийлэнх хувь нь багшгүй хичээлийг илүү сонирхолтой, идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үнэлсэн нь суралцагч төвтэй сургалтын арга зүй ач холбогдлыг хөтөлж байна. За хоёрдугаарт нь багшийн чиглүүлэг мэрэгжлийн зөвлөгөө дутагдсанаар зарим тохиолдолд цаг алдах, буруу ойлголт, зөрүүтэй ойлголт үүсэх ийм сорилт бэрхшээлүүд тулгарч байгааг харууллаа. Энэ дээд боловсролын салбарт багш зөвхөн мэдээллийг дамжуулагч биш харин суралцах явцыг зохион байгуулагч, чиглүүлэгч байх шаардлагатайг илтгэж байна. Цаашид багшийн оновчтой чиглүүлэг болон оюутны биедан ажиллах чөлөөт байдлыг хослуулсан холимог сургалтын загварыг нэвтрүүлэх нь сургалтын чанарыг дэвшлүүлэх хамгийн үр дүнтэй шийдэл байж болох юм аа. За намзаа харагдаж байна. За ингээд туршилт хичээлийн дараах оюутнуудынхаа авсан зургаар өнөөдрийн илтгэлийн өндөрлөе. Та бүхэнд баярлалаа. Сургууль хүмүүжүүлэх, мэдлэгийг бүтээхийг хүсэлт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.